Заасан басна та бүхэндээ өнөөдөр минь төргий. За Canon хаа хичээлийн хайлж дуурайг та бүхэндээ 3 зүйлийг үзүүлье. За нэг нь болохоор ийм зүрхэн хэмжээ зүрхний ийм дүрстэй тийм ээ янз бүрийн зураг оруулж болдог. За энийг collage maker гэдэг нэг юугаар апаар хийдэг юм байна. За энийг ярих юмснаа үзүүлье. За хоёрдугаар нь болохоор бас ийм ингээд ийм сонирхолтой фрейм хийгээд тийм өөртөө зургийг бас оруулж болох юм байна. За энийг та бүхэнд яаж хийснийг үзүүлье. За гуравдугаарт нь яг өөрийнхөө ямар нэгэн зураг ямар нэгэн юу ч байж болно тийм ээ зургийг ямар нэгэн зургийг юм одоо тийм ээ фрейм гэдэг маань одоо ийм хүрээ болгох тийм ээ ийм ап байгаа. За энэ гурыг та бүхэнд үзүүлье. За тэгэхээр эхлээд бол энэ дээр эхлэе байгаа. За энэ дээр энийг shape гэх юм бол нөө янз бүрийн shape-нууд байгаа. За энэ чинь болохоор бас текстүүдийг бас янз бүрээр ингэж нөө бичгээд бид нар ингэж оруулж болно. За shape гэдэг дээр нь ороод бид нар change гэдэг тийм ээ энийг ячиж болно. За тэгээ энэ дээр бид нар бас юу ячиж болно? Search хийгээд хайж болно. За бид нар зүрх гэдээ хай тийм ээ. Тэгэх юм бол одоо энэ зүрхний янз бүрийн хэлбэртэй юм фреймүүд байгаа. За энийг сонгочих төрөмдөр сонгосон учраас за тэгээ энэ нь болохоор дотор айгүй бол ийм зургууд оруулах боломжтой байгаа. За хамгийн багадаа бол 4 зураг оруулж болно. За ер нь яхаа 4 зураг оруулна гэд энийг сонгочих. За тэгээ энэ маань яхаа ингээд ороод ирнэ. За тэгэл энэ дээрээ бид нар яхаа өөрсдийнх нь 4 янзын зураг оруулна гэсэн үг. За би аяны зураг маань юм байна. За ингээд оруулчих болж байна тийм ээ. За энэ энд нь оруулчих болж байна. За өөр ямар энийг энд нь оруулаад за тэг яг сайн зургнууд маань ингээд сайн харагдахгүй байх юм бол энэ дээр даржаад бас ингээд жоохон тодруулаад юуг нь тийм ээ хэмжээг нь бас ингээд өөрчилж болно. За энэ маань бол тэг иймэрхүү мэрдэг ч юм уу те энийг болохоор жоохон байдлын солиод жоохон ийш налгачдаг ч юм уу. За иймэрхүү маягаар яг нь бүтээгдэхүүнийхээ зургийг эсвэл гэр бүлийнхээ хүмүүсийн зургнуудыг оруулж болно. Шүү гэдэгтэй вебсайтынхаа юу даахнаас оруулаад за тэгээ та ингээд ер нь бол постэр дээр асуултаар ихлүүл бас зүгээр санагддаг. Та 6 сар 7 сар төрснө гэдэг ингүүл 7 сар төрсэн хүмүүс чинь бас юм сонирхоод харна шүү дээ тийм ээ. За иймэрхүү маягаар яг нь постэр хийж болох нэ. За энийг бүгдээрээ хийж үзүүлээ. За энэ болохоор бид нар рүү очичоод бид нар юу гэж бичих вэ гэхээр ингээд бичин заяа. Тэгээ энэ дээр яг бид нар энийг ингэж харж агаад графикс гэдэг рүү орж агаад за тэгээд энэ маань ингээд AI-аар яах нь ингээ хийж өгнө гэсэн үг. Тиймээс хар хийсэн нэг дээр нь зургийг таардаг учраас за энийг хэдүүлээ ингэж яагаад юу яачин зургийн файл болох хэрэгтэй. За зургийн файл болохын тулд share гээд за тэгээд copy to clipboard гэж дараад за энийг аваад тийм ээ энэ дээр ингээд paste гэдээ оруулаад өгчин. За энэ маань ингээд зургийн файл болчихж байгаа байхгүй юу? За тэгээ энэ дээр бид нар зургийг авчирна. За хоёр хүүгийнхээ зургийг чи оруулж өгсөн байгаа. За энэ дээр бид нар ап гэж ороод за blend дээр энийг дараад за энэ ихний зураг бол яг нь доотлолт нь орох хэвээр, артталт нь оруулах хэвээр энийг дарчин. За энэ хоёр одоо зургаа бол наадлалт нь гаргаж ирэх гэж байгаа учраас энийг сонгочин. За ингээд зураг маань ч ороод ирж байна тийм ээ. За энэ дээр нь бол хэлээ энэ скрин гэдгийг сонгоод за тэгээд доотлолт нь энийг нөгөө тохируулах гэдэг дээр нь энэ зургийнхаа том жижиг нь бас ингээд харуулчих болно. За тэгээд энэ нааш цааш хаяж тийшээ гүн за энэ дээшээ доошоо гүн. За тэгээд энэ бол хажууд тийш ингээд эргүүлж мөргүүлж болдог байгаа. За миний бодлоор учраас нэг жоохон бүдүүг болчлаа. За энэ голынх нь хэсэг юм харна их байх тусмаа яг нэг зураг маань илүү тодорч харагддаг. Энэ нь болохоор голны юм тас хар байсан учраас энэ нэг зургийн тод харагдаж байна. За энэ нь болохоор энэ жоох саралж ихтэй учраас юм болчлаа. За тэгээ хав ингэж бас яг нэг хийж болж байна. За дараагийнх нь болохоор зураг оруулж ирнэ. За би болохоор саяхан одоо за энэ дээр би хүүхэн зургийг авчи. За тэгээ энийг яг нэг remove гэж ярилгаад за апруугаа очичоод энэ frame share гэж дараад за тэгээ convert гэдэг ингээд дарчин. За тэгвэл яг энэ яг одоо энэ зургтай ч адилхан юм юу хийгээд өчнө шүү дээ frame хийгээд өчнө гэсэн. За тэгээ энэ frame рүүгээ та нар яг нэг дуртай зургуудаа оруулж болно. За жишээ нь одоо би одоо юм нэг Монголын хэв зурагч юм уу те иймэрхүү маягаар
энэ фрейм дотор. Энийг бол янз бүрийн юм дээр амтан цэцэг мэцэг янз бүрийн юм дээр ийм фрейм хийхэд ашиглаж болно гэсэн. За ингээд мэдчилээд басгая баярлалаа. Баяртай.